За тэгээд нэгдүгээр сэдвээс эхлээд үзвэл бид нар хүн төрөлхөөтийн ер нь махчин амьтан юм уу? Тэгээд цагаан хоолтон юм уу гэдэг асуудлыг бас ярилцах чухалтай болов уу гэж би бодож байна. Тэгээд хүн төрөлхөөтнээ үүсэл, хөгжил, физиологи, амьд бодисын талаас, анатомийн талаас, бүтцийн талаас. За тэгвэл тухайлбал шүд бидний дотоод шингээлтийн систем, шингээлтийн булчирхай, биеийн байдал одоо энэ хүлээн авах, энэ биеинд орж ирж байгаа шимт хичээлийг хүлээн авах, түүнийг одоо шийдвэрлэх энэ талд ямар зэрэг чадал байна? Энэ чадландаа зохицож чадж гэнэ үгүй юу? Энэ олон талд анхаарал тавих юм байна. Тиймээс эндээс бид нар нэг харж үзье л дээ. Ерөнхийдөө хүнийг бол сэр нуруутай амьтанд багтнаа гэж үзэж байгаа, тийм ээ. Тийм болохоор бид нар сэр нуруутай амьтнаа хооллолтын талаарх одоо хэвшил, дадгал, зуршлыг нь харж яагаад хүмүүсүүд одоо шинжлэх ухаантангууд, эрдэмтэнгүүд хуваасан байна л дээ амьтныг. Ерөнхийд нь бол 3 бүлэг болгон хуваадаг юм байна. Нэг нь махан хоолтон, мах иддэг амьтан. Нэг нь өвсөн тижээлтэн. Бас нэг нь болохоороо жимсэн тижээлтэн гэх зэрэг 3 хэсэг болгон сэр нуруутай амьтныг хувааж болох юм байна. Тэгвэл одоо хүн төрөлхөөтөн аль нэг бүлэгт нь хараалагдаж болохыг бид нар тунгаан үзье. За махчин амьтнаар бодож үзье. За энэ махчин амьтан дотор арслан, барас, муур, чон, нохой гэд иймэрхүү амьтсуудыг одоо махчин амьтсан гэж хуваасан байна. За эндгээр амьтнуудын онцлог болохдоор юунаа өмнө их хурц хумстай, тийм ээ. За тэгээд энэ хурц хумс чинь одоо малтаж маажих, тийм ээ, амьтны арьс хөрсийг одоо урж хаглах нээх зориулт дээр гаргагдсан байна л да. За тэгээд их хурц соёотой мөн уурж таслах амьтны ясыг одоо хэмх хаз чадах ийм их хүчин чадалтай энэ том ирүүтэй гэх юм уу, хүчтэй ирүүтэй, хүчтэй булчинтай байдаг ийм амьтангууд байна л да. За тэгээд эдгээр амьтангуудын болохоороо нэг онцлог нь бол ийм онцлог байна. Бас нэг онцлог нь болохоор энэ гидсэн зам гэх юм уу, шингээлтийн зам. Ходоод гидсэн нь бол их охорхон байдаг. Ерөөсөө л сэр нуруунайхаа 3 дахин л байдаг гэж байна. Энэ яагаад ийм охорхон байдгийг махан хоолыг гидсэн замаараа маш хурдан өнгөрүүлж, шимт хичээлийн хурдан шингээгээд илүүцсэн юмнууд нь гаргана. Яг нь махан хоол бол гидсэн дотор одоо удаан байвал яг өмхирэх, илжрэх, муудах ингээд энд их хэмжээний хортой бодис үүсээд энэ хортой бодис нь биеинд нь иргэн шингэхээс сэргээлсэн иймэрхүү зориултаар гидсэн зам нь их охорхон байдаг юм байна. Тэгээд хэрвээ эдгээр гарч ирсэн одоо хортой бодисууд нь биеинд шингээвэл мэдээж эрүүл мэндийн ихээр хохируулна. За чоны ходоод шигэ гэж хэлдэг үг байдаг. Чоны ходоод бол маш их хүчсэн чадалтай. Одоо хүчлэг нь маш өндөр. Энгийн одоо энэ өвсөн тижээлтэнгүүдээс 10 хэдэн дахин өндөр тийм хүчлэг одоо бараг үндсэн дээр цэвэр хүчлэг болж хуурж байгаа байхгүй юу? Ийм одоо давсан хүчилж. За ийм их хүчтэй байд юм байна. Тиймээс тэр яс үсийг хүртэл тэр арсносыг хүртэл шууд одоо шингээх ийм одоо хүчин чадалтай ходоодын шингэнтэй байд юм байна л да. За дараад нь бид нар өвсөн тижээлтэнгүүдэд орж ирж үзье л да. Өвсөн тижээлтэнгүүд жишээлбэл заан, бууга, адуу, хонь, яма, тэмээ, туулай хүртэл орж ирж байна, тийм ээ. Эдгээр амьтангууд ерөнхийд нь авч хэлэх юм бол навч, модны навч, за өвөс, жимс, ногоонууд иймэрхүү юмыг хэрэгэлдэг. Ерөнхийдөө өвсөл идэж байна гэсэн үг. Эдгээр амьтны онцлог нь болохоор тийм хурц соёо байхгүй, их тэгшхэн араатай. Тэр одоо голдуу энэ навчлаг, модлог, өвслэг зүйлсүүдийг удаан ажиллаж хэвж байгаад одоо буталдаг.
нарийн болгодог, ингээ шингээлтэд шингэхэд хялбар болгодог, хэвдэг амьтсууд байна. Тийм ээ. Тэгээ ходоод нь шүлснийхэн шингэн болохоор шүлтлэг чанартай, хүчлэн бага. Иймэрхүү одоо шингэнтэй. Ходоодны шингэн нь болохоор одоо нэр араатнаас бол их дор бага байдаг. За тэгээд энэ амьтны бас нэг их чухал онцлог гэвэл гидсэн зам нь шингээлтийн системийн ходоод гидснийхэн зам нь их урт байдаг. Энэ сэр нуруунахан 10 хэдэн дахин байдаг. За энэ махчин амьтан бол охорхон 3хан дахин гэж байгаа байхгүй. Энээс хоол урт байгаа байхгүй юу. Ингээд одоо эдгээр амьтны бол гидсэн замд бол махлаг хоол юм уу амьтны энэ мах байх юм бол илжрээ муудаад одоо өөртөө хордлого үүсгэнэ гэсэн иймэрхүү байдалтай байх юм байна. За дараачийн нэг амьтан бол одоо жимс үр ургамлын үрээр хоол хийдэг амьтан байх юм байна л да. Энэ амьтан бол жишээлбэл одоо сармагчны төрөл. Одоо мод жимс үр ургамлын үрээр хоол болгодог ийм амьтан байна л да. Эднэр бол үүдийн шүдтэй, тэгшгэн араатай, шүлсэн шингэн нь болохоор шүлдлэг байдаг. Хамгийн нэг том онцлог нь бол гидсэн зам нь одоо шингээлтийн зам нь одоо маш урт байдаг. Сэр нуруунахан 10 хэдэн дахин байдаг. Ийм байна л да. Ходоодных нь хүчлэн болохоор яг энэ өвсөн тижээлтэн болоод махан тижээлтнээ хооронд нь байдаг. Ингээд одоо энэ онцлог нь бол одоо махчин амьтнаас эрс ялгаатай байд юм байна. За тэгээд манайх хүн төрөлхөөтнийхээ онцлогийг авч үзье л да. Ерөнхийдөө бол энэ тэгшгэн араатай ходоод гидснийхэн зам нь урт энэ онцлогоор бол өвсөн тижээлтэнгүүтээ нилээд ойрхон байгаа байхгүй юу. Харин махчин амьтантай бол эрс ялгаатай байгаа юм л да. Ийм болохоор хүн төрөлхөөтөн бол ерөнхийдөө авч хэлбэл энэ жимс өрн тижээлтэнтэй нилээд ойрхон байгаа юм аа. За жишээлээд аваад хэлэх юм бол хүний сэр нуруунаа урт нь ерөнхийдөө дэгшдгээд нэг 60-70 см байгаа юм. Тэгээд гидсэн замынх нь урт нь болохоор ерөнхийдөө нэг 8-аас 10 м орчим байгаа. Ингээд үзвэл бараг сэр нуруунаахан бас 10 дахин онцлогийг хадгалж байна. Ингээд харахтаар бол ер нь хүн болвол энэ махчин амьтантай эрс ялгаатай тэр араа шүд соёо ходоодны хүчил энэ талдаа бол эрс их ялгаатай байгаа юм л да. Тэгээд хүн төрөлхөөтнээ талаас нь аваад үзэхдээ үүсэл хөгжлийг нь үзэхдээ ерөнхийдөө жимс ногоо үр иймэрхүү зүйлсийг хэрэгжилж ирсэн одоо ойлгомжтой шинжлэх ухаанаар батлагдаж байна. За тэгээд хүн төрөлхөөт нь бол одоо дээр үедээ энэ биеийн шаардлага уурга заавал байх ёстой. Ер нь амьд бодсон заавал уурга хэрэгтэй. Гэвч бид нар ургамлын уургийг тийм сайн ашиглаж чаддаггүй болохоороо бид нарын биед заавал зайлшгүй уурга шаардлагатай үед одоо анхны хүмсүүдэд авч хэлэх юм бол одоо өт орхой шоргоолж идэж одоо энэ уурга нөхөж байсан байна л да. За эдгээр зүйлсүүдийг бид нар харж үзвэл одоо хүн хар гөрөөс за тийм ээ тэр сармагчны төрлөө тэр өт орхойгийг идэж байна. За тэр шоргоолжийг бас идэж байна. Зарим одоо энэ сармагчингууд хүртэл бүр арга хэрглэж багаж хэрглэж чаддаг болсон байна. Ийм болохоор дээр үеийн хүмүүсүүд бас иймэрхүү аргаар одоо амьдарж байсан гэж би бодож байна. Би бодгож явах энэ шинжлэх ухааны үндэслэл дээр шинжлэх ухаантангууд ингэж үзэж байна. Ер нь тэгээд амь насны үүсэл хөгжлөөс бид нар бас яахан ойлгож үзэх чухалтай болов уу гэж бодох юм да. Шинжлэх ухаантнуудын одоо гаргаж байгаагаар манай энэ дэлхийн бөмбөрцөг үүсээд 45 цаг 7 дуншуур жил
болжээ гэж үзэж байна. За Монголын тоогоор хэлбэл 45 цаг 7 тэрбум жил байлгүй да. Ингэж ярьдаг баха гэж бодож байна. Энэ бол асар их тоо шүү дээ. Одоо энэ өдрийн бид нарын авч хэлэх юм бол хүндрэлгээтэн нийтийн онтол бол 2000 жил тийм ээ. Энэ чинь бол одоо дуншуур жил тэрбум жилтэй харьцуулах юм бол одоо ер нь тоо биш шүү дээ. 1 секундтэй хүрэхгүй юм байхгүй да. Энэ 12 цагаар л бодох юм бол манай энэ өнгөрүүлсэн хүндрэлгээтний өнгөрүүлсэн 7-800 төмөн жил чинь ч гэсэн зөвхөн 1 секундд ч хүрэхгүй хугацаанд л тооцогдож байгаа юм. Дэлхийн бөмбөрцгийн амь насанд хэлбэл. За ингээд дэлхийн бөмбөрцөг үүснээ дараагаар ойролцоогоор 2 дуншуур жилийн дараа далай танкс бий болжээ гэж үзэж байна. Ингээд энэ их доктортай, догтсон дулаантай, догтсон устай, тэгээд энд бас цохимжээнэ шинтжээлт бодисүүдтэй, бодисын суурь нь хангагдсан ийм сайхан нөхцөлийн дор он удаан жил, дуншуур жил гэдэг чинь тоогүй юм шүү дээ. За тэгээд хэдэн 10 дуншуур жил хугацаа хэрэгжижээ. Тэгээд одоогоос нэг 35 дуншуур жилийн өмнө дан эстэй амьтан далай тангист бий боллоо гэж үзэж байна. За одоогоос нэг 6 цаг 5 дуншуур жилийн өмнө одоо энэ олон эстэй амьтан үүсэн гарлаа гэж үзэж байна. Тэгээд хөхтөн амьтан ерөнхийдөө бол 1.8 дуншуур жил 1.8 тэрбум жилийн өмнө л одоо бий боллоо гэж үзэж байна. Түүний дараагаар 1.5 дуншуур жилийн өмнө одоо жигүүртэн шуунай төрлүүд бий болсон гэж үзэж байна. Одоогоос нэг 8000 төмөн жилийн өмнө сармагчны төрлүүд бий болсон гэж үзэж байгаа. За тэгээд одоо хүнээ генээ судалгаа болоод хүн хар гэрөөсийн генээ судалгаагаар 5000 төмөн жилийн өмнө хүн төрөлхөйтөн болоод хүн хар гэрөөс хамгийн ойрхон байгаа энэ амьтантай бол хуваагдсан 2 төрлийн амьтан болон бий болсон байна гэж үзэж байна. Одоогийн хүн төрөлхөйтнийг бол 800 төмөн жилийн өмнө сая одоогийн хүн төрөлхөйтөн тухайн үед маш олон хүн төрөлхөйтнүүд байсан байна. Гэвч одоогийн ухаант хүнээ дээдүүл бол 800 төмөн жилийн өмнө бий болсон гэж үзэж байгаа. Тэгээд 300 төмөн жилийн өмнө манай хүн төрөлхөйтнээ уураг тарих одоогийн байдалд ерөнхийдөө орж ирсэн. Анхнаасаа баг 3 дахин өссөн гэж байгаа. Тэгээд тухайгийн үед бол одоо ухаалаг болж байгаль эрчимтэйгээ зогтож ядаж тэгээд энэ өдрийг хүртэл үргэлжлэн ирсэн гэж үзэж байна. Тиймээс эдгээр зүйлсүүдийн үйл явцуудыг бол одоо шинжлэх ухааны үндсэлтэд үзэх хэрэгтэй. 91 амь нас бий болох бол заавал тийм доктортай цаг хугацаа тэгээд дулааны хэмжээ тэр орчин ахуйн бүрэлдсэн үед л сая ийм нэг амьд бодис гэдэг юм уу ийм нэг бүлгийн амьтан бий болж орчин тогтнох ийм их чухал одоо юу бүрддэг юм байна л дээ. Тийм боломжууд бүрдэж байгаа юм. Жишээлбэл одоо олон талын жишээнүүд байна л дээ. Хүнээ чинь энэ хамар нь ягаад Европ хүн өндөр байдгийн гэхдээ хитэн уур амьсгалтай газрын хамар нь өндөр байхгүй болохдоор хитэн уур амьсгал ингээд сороод оруулахтай зэрэг энэ Африк хүн шиг сартгар хамартай байвал энэ мөөрсөн хоолойн дотор байгаа энэ мөөрсөн хоолойн дээр чинь маш нарийн ой шугуу шиг юм ингэж найгаж байгаа. Энэ найгаж байгаа нь бол амьсгалаар орсон энэ бохирдлуудыг байн гадагшлуулж байдаг. Ийм үйлдэлтэй. Энэ нь хөлдөөл алга болоо тэгээд энэ амнаас дуусчихж байгаа юм. Тиймээс энэ сэрүүн газрын хүн хамар нэх өндөр нарийнхан баймаа хитэн уур амьсгалыг бөлөөсгөн оруулж байгаа. Африк хүн даваал хэлэх юм бол хамран сэртгэр байх ёстой. Сэртгэр байж аймаа сая тэр бөхчим халуун уур амьсгалыг оруулах. Тийм өндөр хамар байх шаардлагагүй л болчихж байгаа байхгүй юу. Гэх зэргийн олон шинжлэх ухааны үндслэлтэй юмнууд байна. За энийг би бас өөр газруудаар бас ярьсан байх ёстой гэж бодож байна. Тиймээс энд нэг нуршин ярьсаггүй. Ингээд одоо хүн төрөлхөйтнээ нэг оршин тогтнох ийм орон зайнууд ингээд бий болсон байна л дээ.
Тийм болохоор одоо бид нар энэ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бид нар харж үзэх ёстой юм аа. Тэгээд хүн төрөлхөөтөн хөгжлийнхаа явцын дагуу одоо мах иддэг ийм зуршлыг бий болгож. Яагаад гэвэл хүний биеийн зайлшгүй уурга шаардлагатай. Тэгээд ухаантай болоод ан гөрөө хийж чаддаг болоод том амтныг агнаж махыг идж чаддаг болсноор манай хүн төрөлхөөтөн болоод ийм нэг буруу байгалийн нэг сөрөг ийм нэг муу зуршлыг бий болгосон юм байна л дээ. Энэ бол тухайн үеийн аргагүй нөхцөлд юм. Одоо шиг ийм хэмжээний одоо ургамлын уурга гүйцэд хангалттай байхгүй цаг мөчид яахын аргагүй амарчл дөгөн арга ан гөрөө хийх амтны махыг идэх энэ аргыг сонгосон байна. За ингээд муу зуршилч гэх юм уу ийм дадгалыг бий болгосон байна л дээ. Гэвч бид нарын бодиттой энэ хувирал их гараагүй байна гэж үзэж байгаа байхгүй юу? Хүн төрөлхөөтөн бий болсон цагаас одоо болоход бол бид нарын тэр араа соёоч байд юм уу, шүлснээ шингэнж байд юм уу, хотоодны шингэнж байд юм уу, гидсэн замын уртын хэмжээч байдаг юм уу? Ийм юмнууд нь их хувирал гараагүй байгаа юм. Тийм болохоор бид нар маш урт гидсэн замтай болохоор махан хоол юм уу, хитэн найрлаг хоолыг идэхдээ яах вэ? Гидсэн зам чи их удан танд хордлого болно. Тэгээд хоргослоно. Бид нарын гидсэн зам харьцангуйгаар жимс үүр гэдэг юм, бүдүүлэг хоол хүнс гэдэг юм уу, халистай бүхэл үүрэнд зогтсон байгаа байхгүй. Тийм болохоор одоо ийм байдалд тэр анхнаахын юм дэмий хувираагүй. Гэвч бид нарын хоол хүнс их маш их хувирал гарсан байна. За ингээд махыг их иддэг болсон байна. Тэгэд одоо шинжлэх ухаантангуудын үзэж байгаагаар Дарвиныг багтаасан маш олон шинжлэх ухаантнаар хэлж үзэж байгаагаар хүнээ анхнаахаа энэ жимс өрн тижээлтэнгүүдийн болов зуршлын дагуу бий болсон зүйлийг энэ 7-800 төмөн жил гэх юм сүүлийн одоо нарилыг мах иддэг чинь одоо нэх олон зуун жил болоогүй байх гэж үзэж байна. Ийм хугацаанд одоо тэр өмнө хэдэн мянган төмөн жилийн бий болсон зүйлсүүдийг үгүй болгож чадаагүй л байна л дээ. Охорхон хугацаанд одоо энийг өөрчлөөд бид нарын бүтцийн хувирлуудыг үүсгэхэд их хэцүү. Бид нарын энэ физиологийн үйл ажиллагаа, амьд бодисын үйл ажиллагаа, бид нарын анатомийн хувирал ачир чадаагүй. Яг уул хэмжээндээ байна гэж үзэж байгаа байхгүй юу. За тэгээд тийм болохдоор бид нар их хэмжээний махыг идвэл бид нарт хохирлыг ачирч байгаа юм л да. За тэгээд шинжлэх ухаантангууд иймэрхүү Америкийн шинжлэх ухаантангууд иймэрхүү нэг юуг гаргасан байна л да. Судалгааг гаргасан байна. Энэ махчин амтан болохдоор ерөөсөө тэр амтны өөх, ханамал өөх, тэр холестерин, дангуучун эдгээрийг бол хэдий идэд оруулсан ч гэсэн хүлээж аваа түүнийг шийдвэрлээд биендээ ашиглаад биенд нь ямар ч охирол ачрахгүй байгаа юм. Гэвч өвсөн тижээлтэнд авч хэлвэл энэ нэг баг зэрэг өөх тос орж ирвэл туйлын их аюулыг үүсгэж байгаа юм. Жишээлбэл одоо хүн болоо туулайгийн шингээлтийн зам гэдэг юм уу туулайны энэ ерөнхий бүтцийн талаарх юунууд их ойролцоо байна гэж байгаа юм. Гэвч туулайнд хэрвээ амтны өөхийг баг зараг өгөөлөвөл 2 сарын дотор бүх цусан судас нь хатуураж бөглөрөх хэмжээнд хүрж байна. Бөглөрж байна. Ингээд зүрх цусан судасны өвчнийг үүсгэн олон асуудлуудыг үүсгэж байгаа байхгүй юу. Тэгээд харамсалтай нь хүн болоод туулай хоёрын энэ шингээж холестеринийг хүлээж авах чадвар нь их ойролцоо байна гэж үзэж байгаа байхгүй. Тиймээс хүн хэрвээ зайлшгүйгээр их хэмжээний мах өөх досыг хэрэглэвэл холестеринтэй хоолыг хэрэглэвэл зайлшгүй эрүүл мэндийн хохирлыг ачрах нь гарцаагүй зүйлсээ гэж үзэж байна л дээ. За энэ одоо дэлхийн нийтийн бүртгэлийг үндэслэвэл томьёолыг гаргасан томьёолоос харж байхад ургамлын гаралтай хоол хүнсийг илүү хэрэгэлдэг үндэстэн энэ амтны гаралтай хоол хүнсийг илүү хэрэгэлдэг үндэстнээс ууртаа илүү насалж байна. Тэгвэл тариалах үндэстнээ амь нас, малжих үндэстнээ амь наснаас илүү байна гэж үзэж байна. Энэ бол одоо бүртгэл болохдоор бодиттой юм шүү дээ. За тэгээд махчин үндэстнээ гэх юм уу малжих үндэстнээ хор тавдар олох норм ч гэсэн тариачин үндэстнээс илүү байна гэж үзэж байгаа байхгүй юу. Иймэрхүү юмнуудыг гаргасан байна л дээ. За тэгээд энэ байгаль эхийн хайрлах талаас хүн ер нь
Зайхан цагаан хоолтон талдаан байх юм уу? Ургамлын гаралтай хоол хүнсийг хэрглэж ивэл их байгаль ихэн хайрлж байгаа хүн тооцогдох юм. Тиймээс бид нар одоо энэ цагаан хоолтонгуудыг бас их хүндэтгэж үзэх ёстой гэж би ойлгож байгаа юм. Яагаад гэмгүүл энэ мах чинь одоо жишээлбэл малч гэсэн байгальдаа явж ясан ч гэсэн эргээд байгальдаа болвол цох хэмжээнэ тэр одоо чинь хөлөмжийн дулаарл гээд одоо нүүрс дөрвчийн давхар эслэлээс болоод одоо энэ ялгаралтаас болоод дулаарл үүсэж байна шүү дээ. Энд бол амтэнч гэсэн бас нэг зох хэмжээнийхээ өөрийнхөө нэг амтныхаа хэмжээгээр юм гаргаж ил байгаа байхгүй юу. За тэгээд байгалийн малыг ингэж бодъё. Тэгвэл одоо энэ хотод сууж байгаа энэ хүн төрөлхөтнөө бөрлөхөж байгаа байдал энэ хотод сууж байгаа хүмүүсүүдэд мах хэмжээг их хэмжээгээр иж гин их хэмжээнэ өндөг их хэмжээнэ сүү эдгээрүүд арталт нь асар их хэмжээнэ одоо байгальд хохирлуудыг ачирж өгж байгаа юм л да. Тэнд их хэмжээнэ газар ус захиралгаан хүний хүч за нэн их чухал нь бол их хэмжээний хоол хүнс үр будаагийг амтнд өгж байна. Тийм ээ. Мөн их хэмжээний ой шугуугийг эвдэлж тэнд одоо энэ амтнгийг тэжээх юм уу, энэ үр будаагийн тарьдаг юм уу? Иймэрхүү байгаа байхгүй юу? Хүн төрөлхөтөн бол ёсон дороо одоо энэ байгалаас ургасан үр жимс гэдэг юм уу? Одоо тариа будаа эднэрээ идээд байхад болох байтал одоо их хэмжээний мах иддэг болсон. Явах тусам их хэмжээний мах идж байна. Ингэснээрээ байгаль ертөнцийн одоо их хэмжээгээр одоо хохируулж байгаа юм л да. Хэрвээ бид нар өдөрт одоо нэг цох хэмжээний уургийг авахар бодъё тийм ээ. Бид нар шар бурцгаас уургийг авбал ерөөсөө 1% л зарцуул 1% энерги зарцуулснаар бодъё. Тэгвэл бид нар мах авнааг бол 16 дахин их хэмжээний байгаль ертөнц гэдэг юм уу уургийг энергийг зарцуулаад тэр цагтгаанч байд юм уу хүн хүчж байд юм мөнгө төгрөг зарцуулаад сая 1 кг махыг олж ирж байгаа байхгүй. Энэ бол асар их хэмжээний 16 дахинаар өргөдөл байгаль ертөнцийн охируулж байна л гэсэн үг. За тэгээд одоо хүн төлөвлөгөөч ингэж штэ их хэмжээний үр будаагаар одоо энэ дахаа нохой гахаагийг тэжээгээд мах болгон ховируулж байна. Гэвч хүн төрөлхөтөн энэ их өргөдлийг гаргахын оронд энийгээр хэрэглүүл бид нар байгаль ертөнцөнд их ээлтэй сайхан байх ёстой юм л да. Нөгөө нэг талаас аваад хэлээ л дээ. Одоо манай нарын хүүхдүүд болоо хүүхдүүд ч юм уу одоо хүмүүсүүд бол энэ энерги гэдэг юм хоол хүнсийг бол их хэмжээгээр бүрлэхэн сүйтгэж байна нь. Тийм ээ. За тэгээд энийг амтнд хижээж нэг бүрлэхэд өөрснөө нэг бүрлэж байна. Гэвч бид нар хүн төрөлхөтөн болгон одоо ийм гэдэс затгалан заавал мах идэх хэмжээнд хүрээгүй байгаа байхгүй юу. Жишээлбэл Африкийн тэр хүүхдүүдийг үзье. Тийм ээ. Тэр хүүхдүүд яс арьс болчихсон хүүхдүүд. Ямар юм мах идэхтэй, юм тэр нарилыг хоол хүнс идэхтэй. Тэнд одоо өлгсгөлэн гэж юм. Тэнд одоо өлгслэн болоод хураалд ороод тэгээд одоо маш олон хүүхдүүд ингээд амь насаа алдаж байна. Тийм болохоор манай хүн төрөлхөтөн бас эргэж үзэх хэрэгтэй. Тийм ээ. Их бүрлэхэж болохгүй. Их хэмжээний махыг идэх бас их буруу юм байна. Тийм ээ. Бид нар нэг ам мах бага идээд нэг мөхлөг будаагийг ариулээд тэр Африкт байгаа тэр чин бас бид нарын төрөл садангууд шүү дээ. Тэд нартаа бас нэг мөхлөг будаач бас үлдээх ийм үзэл ухамсарыг бий болгох бол их чухал юм аа гэж би бодох юм да. Махны талаар хэлье. Мах их иддэг хүн бол цагаан хаалтан бол байгаль ертөнцийн аль нь их ээлтэй байна вэ? Хэрвээ 1 кг мах идэхийн төлөө 1 кг өхрийн махыг бий болгоход бол байгаль ертөнцид их охирлыг ачирдаг гэж байгаа байхгүй. Тухайлбал 36 цаг 5 кг нүүрс төрөгчийн давхар эслийг гаргах юм байна л да. Энэ 1 кг махыг бий болгоход өхрийн амьсгалж байд юм уу, тижээд бордооч байд юм уу, өөр зүйлж байдаг юм уу, энерги зарцуулж байд юм уу. Ингээд ийм их хэмжээний 1 кг нь одоо 30 гаруй кг-ийн нүүрс төрөгчийн давхар эслийг агаарт гаргаж иймээ энэ махыг олж авах юм байна л да. За тэгээд энэ нь бол ерөнхийд нь авчглах юм бол нэг бага одоо юу яадаг машин бензин зарцуулдаг машина 250 км-д яваад гаргах ийм их хэмжээний одоо нүүрс төрөгчийг гадагшлуулна гэсэн үг.
мөн энэ нүүрс төрөгчийн гадагдуулж яхад цахилгааны үйлдвэрээс гаргаж байгаа захилгаан нь 100 ваттын одоо гэрлийг 20 өдөр асаахтаа тэмцэх. Ийм л их хэмжээний хохирлыг үүсгэж эзөхгүй нэг хилгаараа мах идэж яах гэж байгаа байхгүй юу. Ийм болохоор мах идэх нь бол энэ байгальдаа их ээлгүй явдал юм шиг байгаа юм. Тэгээд одоо дэлхийн мөн бүрцгийн хөлөмжийн дулаарл одоо нүүрс төрөгчийн давхар эсдийн дулаарл болоод байгаа энэ цаг үед хүн болгон байгаль ертөнцөө хайрлая гэж байгаа энэ цаг үед махыг баг идэх нь бас байгаль ертөнцөө хайрлж байгаагийн бас нэг чухал илрэл юм шүү дээ. Тиймээс төмөн олон минь махан багадий тэр ургамлын хоол хүнсийн нийлүүхэн хэрэглээ та бас эрүүл байх юм байна. Хоёр талаараа хашиг хүртэх юм аа. Энэ талаар бас их ойлгож үзэж байвал их зүйтэй шүү. За одоо энэ ургамлын гаралтай хоол хүнс болоод амтны гаралтай хоол хүнсэн дээр авч хэлье л дээ. Амтны гаралтай хоол хүнс бол гэлгэнгүүгээр ох уураг бас витамин, эрдэс бодис хүний биеийн зайлшгүй шаардлагатай. Гэвч их хэмжээгээр амтны гаралтай хоол хүнсийг хэрэгэлдэг дээр л тулах юм бол тэр дотор ханамал өөх, холестерин, дангуучун, за тэгээд амтны гормоны төрөл, хортой бодис. За тэгээд бас энэ тижээврээр тижээгж байгаа малнуудын дотор маш их хэмжээний өрөвчлийг дарах эмийн үлдэгдлүүд байгаа. Янз бүрийн эмийг их гэргэлдэг болсон шүү дээ. Ингээд эдгээр зүйлсүүд нь бол одоо хүн төрөлхөөтний удаан чанарынтай өвчнүүдтэй их холбогдолтой байгаа юм. Жишээлбэл зүрх цусан судасны өвчин, за таргалалт, тийм ээ шихэр шижин, ясны сэрэгжилт, үе гишүүнээ өвчин, тулай өвчин, хорт тавдартай хүртэл холбогдолтой. Тиймээс бид нар энэ амтны гаралтай хоолыг харьцангуй баг хэрэглэх болвол бидэнд одоо зайлшгүй хэрэгтэй юм л да. Тэгээд амтны энэ дуршилтаас үзэж байх үед уураг болоод өөхийн хэмжээ хэтрээд ирэхтэй зэрэгэл хүнд амтнд ерөөсөн хор тавдар үүсгэх норм нь ихтэж эхэлж байгаа юм. Хор тавдар үүсгэх одоо норм өндөр болж байна гэсэн үг. За тэгээд цусны дотор ч их хэмжээний төмөрлөг бодис байдаг. Ерөнхийд нь авч үзвэл хүүхэд болоод эмэгтэй хүн, үржлийн наснд байгаа эмэгтэй хүнд бол төмөр дутагддаг. За иймээс энэ харин махыг улаан өнгөтэй махыг зохимжинд хэрэгж байна. Гэвч эрэгтэй хүнд авч хэлбэл цус алдагдаад байхгүй, их хэмжээний ийм төмөрийн хэрэгцээ байхтаагаас бас илүүдэл их гарч ирж байгаа. Илүүдэгтэйгэн зэрэг мөн хор тавдрыг үүсгдэг, мөн зүрх цусан судасны өвчтнийг үүсгэдэг гэж байгаа. Иймээс эрэгтэй хүн махыг бага идэх нь бас маш их чухал зүйлс байгаа байхгүй юу. За тэгээд одоо энэ тариа будааны талаар авч хэлэх юм бол ургамлын талаар авч хэлэх юм бол үнэхээр одоо энэ цогцтойгоор олон төрлийн хоол хүнсийг идэж энэ ургамлын гаралтай хоолыг идэхдээ бол энэ дотор асар их хэмжээний хүний биеинд хэрэгтэй зүйлсүүд их юм уу сайн бодисууд хүний биеинд маш их байгаа юм аа. Энэ нь бол амтны гаралтай хоол хүнсээс бол илүү их сайн ашигтай зүйлсүүд байна. Тэр дотор одоо бид нар юм сайн мэдж байгаа тариа, будаа, буурцэг, ногоо, төмснөө төрөл энэ дотор олон их хэмжээний шим хижээл байна тийм ээ. Тэгээд мөн бас өвчнийг эсэргүүцэх, хор тавдраа сэргийлэх зэргийн одоо сайн бодисууд энэ дотор их байдаг юм аа. Тиймээс мөн энэ хор тавдрыг сэргийлэх өвчнөөс одоо холхон байх одоо энэ баян эрхэм өвчин гэж штэ сүүлийн үеийн энэ гарч ирж байгаа таргалалт, зүрх цусан судасны өвчин зэрэг энэ баян эрхэм өвчнгүүдээс холбогд зайлшгүйгээр хүний биеинд хэрэгтэй зүйлсүүд байгаа юм аа. Иймээс бид нар одоо энэ хоолыг жишээлбэл одоо манай улсын хятад улсын одоо баримжаагаар үзэхэд өдөрт 50-аас 75 грамм л мах хүний биеинд хэрэгтэй гэж үзэж байгаа байхгүй амтны. Тэр чинь одоо нэг өндөр тоо биш шүү дээ. Эннээс илүүгээр хэрэглэх юм бол зайлшгүйгээр хүний биеинд хохирлыг ачирна гэж одоо ер нь Америкийн судалгаанд авч хэлэх юм бол 40 граммаас дээш махыг өдөр болгон иддэм бол зайлшгүй зүрх цусан судасны өвчнийг ачирна гэж үзэж байгаа юм л да. Хэрвээ бид нар одоо ийм 50-аас нэг
50 грамм орчим мах өдөр болгон хэрглэж байвал бидний эрүүл мэндэд ашигтай зайлшгүйгээр тэр сайн чанарын ох уураг байна, төмөрлөг байна, за цайр байх зэрэг. Тэгээд энэ бас бидний эрүүл байх, өвчнөөс урчлан сэргийлэх тийм ээ эдгээр зүйл бол бидний шаардлагыг хангаж байгаа. Хитрээд гарахтаараа л бид нарт одоо хохирлыг хачирж байгаа байхгүй юу? Хэрвээ тэгээд одоо энэ махыг чинь боловсруулах арга байна тийм ээ, шарах, төлөх тийм ээ, хутах, утах ийм юмнуудаар авч хэлвэл бид нарт одоо эрүүл мэндэд их охирлуудыг хачирж байгаа юм л да. Тийм болохоор боловсруулалтын арга зохистой хэмжээгээр ингээд хэрэгжилж ядвал бидний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй л дээ. За манай улсаар аваад хэлээ л дээ 1980 оноос өмнө одоо манай улсад одоо хятад улсад бол одоо махыг маш бага хэрэгэлдэг байсан. Ерөнхийдөө баяр дурслын өдрүүдээр л махыг хэрэгэлдэг байсан байхаа гэж үзэж байна. Би багтаан чийсэн. За яг бид нар ч одоо малжих орны хүмүүсүүд одоо хэрэгжилж байсан. Энэ хятад үндэстнгүүд бол маш бага хэрэгжилж байсан. Энийг хинч гисэн мэднэ. Гэвч тэр үед их эрүүл байж биеийн сайн байсан. Гэвч одоо болохоор амьдралын төвчин сайжраад махыг илүү идээд ирэхдээ зэрэг өвчин нь улам их болж орж ирж байна. Энэ зайлшгүйгээр одоо эдгээр асуудлууд бол одоо махтай их холбогдолтой юм. Тиймээс одоо ерөнхийд нь одоо энэ саяын байдлуудыг ингээд аваад үзэхдээ бол хүн болвол ерөөсөн холимог хоолтой юм байна л гэж би үзэж байгаа юм. За махыг бол идэхгүй биш, иднэ. Бага хэмжээнд л идэ. Тэгээд ургамлын гаралтай хоол хүнсийг л бид нар идэв шиг идэ. Амтны гаралтай хоол хүнсээ бага шиг идэ. Ингүүл бид нар эрүүл байж урт нь наслах. Өвчин зовироос хол байхад их тусдсан болно гэж бодож байгаа юм л да. За тэгээд хамгийн сүүлд нь бид нар нэг энэ төгс хоолын тухайтай нэг ойлголт. Би энэ төгс хоол гэж нэрлээд байгаа хоолуудыг бол бүхэл үрийг бол төгс хоол гэж үзэж байгаа юм л да. Энэ бол байгаль ертөнцөөс бий болсон. За тэгээд эвгүй төгс хоолоо гэж ойлгоно гэвэл ерөнхийд нь авч хэлэх юм бол хүний аргыг маш бага оролцуулсан, байгалаас бий болсон. За тэр их одоо нөгөө үйлдвэрлэлийн аргаар нарилыг боловсруулаагүй хоолыг төгс хоол гэж байгаа юм. За тэгээд бүр цааш нь одоо цэвэршүүлээд гаргаад ирвэл им болж хувирж байгаа байхгүй юу. Одоогийн байдлаар авч хэлэх юм бол бид нар чинь цав цагаан гурил, цав цагаан будаа чинь бол ерөнхийдөө бараг им болоод тэр нь бол юу болж ирнэг үл зөвхөн шихэргээ ч юм уу нүүрс уснаа нэгдэл ардын үгэн цардуул гэдэг юм ганц үлдэж байгаа юм. Тэгээд тэр дотор байгаа их хэмжээний сайн чанарын нөгөө хальсан дээр байгаа хальс ширхлийгээд витамин, эрдэс бодисууд нэг хэсэг нь алга болж байгаа, хувирж байгаа байхгүй юу. Тиймээс бид нар одоо бүхэл үрийг идэхтэй юугийг төгс хоол бүхэл үр гэж байгаа юм бол нэг ширхэг будаагийн болоход тэр бүхэлдээ бүхэл зохицоор юм байгаа. Нэг одоо буурцаг бахаар бодъё. За нэг ам будаа бахаар бодъё. Нэг одоо жимс тийм ээ байгалаас зайсан халистайгаа, махтайгаа, үрттайгаа байх. Энийг бол одоо төгс зүйлс юм аа. Төгс хоол юм аа гэж төмсийг ч гэсэн хальстай нийдэж болно шүү дээ тийм ээ. Эдгээр зүйлс жимс ногооной төрлүүд. За тэгээд бас замгийн төрлүүд байгаа. Эдгээр зүйлс бол байгаль ертөнцөөс гарсан ургамлын чанартай одоо хоол хүнс шүү дээ. Эдгээр бол за замгийг бол бас яахгүй тэр чинь бол ургамл бол амтны дунд байна гэж үзэж байгаа. За ийм бол байгалаас заягдсан их сайхан төгөлдөр зүйлсүүд юм л да. Эдгээр зүйлсүүдийг бид нар их сайхан зөв одоо учиргүй их нарилыг боловсруулад ирэхтэй зэрэгэл бидний эрүүл мэндэд хохирлыг хачирж байгаа. Тиймээс бид нар бас эргэж одоо тийм нэг энэ цав цагаан гурил, цав цагаан будаагийн чинь яах вэ? Ойролцоогоор одоо нэг 100 жил жидж гэх юм уу да магадгүй сүүлийн 50 60 жил идэж ш. Тэрнээс өмнө ерөнхийдөө л бүхэл өрөөдөө идчихсэн байхгүй юу? За ийм болохоор бид нар энийг бас их анхаарч үзэх хэрэгтэй байгаа юм. Бид нар иргэн одоо бүхэл үрэн идэх цаг мөч, төгс хоолон идэх цаг мөч буцаж ирсэн шүү. Бид нар одоо нэг хэсэг хүн өвчлөөд одоо хүн гэдэг амьтан их сонин амьтан л дээ. Ерөөсөн ухаарж ээж амьдрах ёстой байтал амьдарж ээж ухаардаг. Юугийг амьдарж ээж ухаарнаа гэвэл ийшээ явхтаар хад мөргөн шүү, толгойч нь хагаран шүү гэж хилээд байхад хүн чинь ойлгодоггүй. Яадэнгүүд тийшээ очиж мөргснөхийн дараа толгойн хагарсныхан дараа ийшээ явж болохгүй юм байна шүү. Ингээд сая ухаарж байдаг л да. Ийм их сонин юм байгаа юм.
Тийм болохоор бид нар яах ёстой байна гэвэл ухаарж амьдрах. Ийшээ явж болохгүй шүү гэж хэлэхдээ ийшээ явж болохгүй гэдээ ухаамсараад амьдрах ёстой байд. Заавал очиж толгойгоо хаглах шаардлага ерөөсөө байхгүй юу. Тиймээс бид нар энэ тал дээр нэг анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм. Тиймээс бид нар одоо заавал мах идэж байгаа, заавал зүрх цусан суднаа өвчин олж байгаа, заавал илгэн өөхлүүлж байгаа, заавал цусан судсаа хагаруулж байгаад, бөглөрүүлж байгаад ингэж амьдарч болохгүй нэ. Бид нар амтны гаралтай хоолыг бага идья, ургамлын гаралтай хоолоо илүүхэн шиг идья гэж ингэж ухамсарлах бол туйлын одоо буруу зүйлсүүд шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор бид нар ухамсарлыг ухаарж амьдрнаа. Харин амьдрж ээж ухаарахгүй. Энийг их зөв ойлгож аваарай. За тэгээ хүн төрөлхөөтөн бол энэ ургамлын гаралтай олон төрлийн хоолыг идэх ёстой байгаа юм л да. Олон өнгийн, олон янзын, олон төрлийн хоолыг тэгээд энэ бүхэл бүрийн ийм төгс зүйлсүүдийг хэрэглэн. За тэгээд ногоо жимс байд юм уу, ийм ургамлын гаралтай хоолуудыг хэрэгжилж байх хэрэгтэй юм аа. Ингүүл таны эрүүл мэндэд их хэрэг болно. За тэгээд энэ олон өнгийн цааталд бас нэг олон асуудлууд байна. За бид нар ургамлын гаралтай хоол хүнснээс бид нар одоо маш олон зүйлийн шимт хичээлийг авж байгаа. Ойролцоогоо 7 төрлийн шимт хичээл, хүчил төрөгчтэйгээ 8 зүйлийн шимт хичээлийг агаартайгаа нийлээд авж байгаа юм л да. Үүнээс гадна энэ төгс хоолоо гэж нэрлэж байгаа энэ ургамлын бүхэл өрүүдийн дотор цэвэршүүлээгүй байдлын дор бол одоо маш олон төрлийн ургамлын амьдлыг бодсон. Өөрөөр хэлэх юм бол зайлшгүй шаардлагатай витаминаас гадна бас хүний биед орж ирэх юм бол хэрэгтэй витамингууд их байна. Жишээлбэл энэ өнгийг л хэлж байгаа байхгүй юу. За жишээлбэл улаан өнг, луун тийм ээ. Энийг луунгийн будагдах гэж байна. Хор тавдраас сэргийлэх үйлдэлтэй. За тэгэл тэр нэрсж байд юм уу, тэр хүрэн өнгөтэй төмөсж байд юм уу, энэ дотор бол яа гэвэл цэцгийн будагдах идгээл байж л байна. Тэр нь хор тавдраас ирэх удаанч нартай өвчнгөөс сэргийлэх. За помидор энэ төвөд хашгээл улаан өнгө байж байна. Энэ дотор бас фанче хүнсүү гэж энэ фанчегийн одоо будагдах помидорын будагдах идгээл байж байна. Энэ одоо стернийг бууруулах, чөлөөт бүлгийг багасгах, тэгэл төрөө булчирхааны өвчнөөс сэргийлэх, тэгэл ногооны чинь ногоо өнгөтэй будагдах идгээл ингэж хүний дархалгаа сайжруулах гээл тэгэл тэр шарлуун болоо тэр эрдийн шиш дотор бас эрдийн шишийн будагдах идгээл байж л байна. Гих зэргийн за тэгэл одоо энэ саримсан дотор саримснаа идгээл байна. За гих зэргийн энэ бол нэг зүйлийн байгаль ертөнцөөс цаанаасаа энэ юун дотор заяагдсан нэг зүйлийг витаминээ төрөл. Гэвч бол хүний биед өнөөдөр зайлшгүй шаардлагатай заагдаагүй л байгаа юм. Тэгэл ногоон цайн дотор паненэ төрлийн бодис байж л байна. За энэ буурцган дотор чинь ургамлын им гормон гэх төрлийн бодис байна. Эмэгтэй хүнд маш их хэрэгтэй л гэж үзэж байна. Тэгэд ийм олон зүйлийн бас цааталт нь байгаа их төгс зүйлүүд байгаа байхгүй юу? Тийм болохоор бид нар амтны гаралтай хоол хүнсээс энийг ерөөсөө олохгүй юм байна. Ургамлын гаралтай хоол хүнснээс болохоор бид нар ийм олон төрлийг үүсэж байна. Тэгээ нэг бүхэл өр гэдэг чинь маш тийм энэ бид нарыг идэхийн төлөө энэ бүхэл өр бий болоогүй шүү дээ. Энэ чинь үр удмаан задлагамжлахын төлөө энэ амьд бодис гэдэг чинь хойч үеийн далгамжлах чинь хамгийн чухал юм байхгүй юу? Ерөнхийд нь авч хэлэх юм бол зарим амьтын чинь ингээд үр удман задлагамжлахтай зэрэг өөрийн биеийг устдаад ингээд гүү болчихж байгаа байхгүй юу? Яг хүн дээр аваад хэлвэл энэ хэцүү асуудал л да. Үр хүүхдээ төрүүлээд том болгочвол таны үүрэг дуусчлаа л гэсэн ухаантай болж байгаа байхгүй юу. За энэ ч бас хүн төрөлхөйтэнд авч хэрэгжүүлэхэд нэлээд хүнд асуудал байгаа. За ургамалдаар аваад хэлэхэд бол энэ чинь нэг ургамал бүхэл болоод үр болоод халистай тэгээд эдтэйгаан бий болоод үрээн бий болгоод хамаг сүлд нь ингээд гадар тал нь одоо амьд бодисын химийн урвалаар илжирээд ингээд унаад газар доош ингээд тэгээд өрн газар дороод ингээд дахин урган гарах. Ийм л зориултаа. Эн чинь бол эн чинь маш их одоо системт үйл ажиллагаа байгаа байхгүй. Энэ бол өөрийгөө бүрэн төгс болгох юм. Төлөө бий болж байгаа бидний идэхийн төлөө бий болсон бүрэн төгс зүйл биш. Гэвч бид нар энийг идэхтээр ургамлын зүйлийн бүрэн төгс хоолыг идэхтэр бидний эрүүл мэндэд бол зайлшгүй маш их хэрэгцээтэй болж байгаа байхгүй юу.
Тэгээд энэ байгалаас заяасан энийг их одоо яагаад энэ бити нарилыг боловсруулна гэхээр энэ нарил байгалаасаа бий болсон одоо их нарийн харилцаа холбоо байгаа байхгүй. Энд чинь бол харилцан нэг нэгэндээ нөлөөлж нэг нэгэндээ одоо холбогдож ээж маш их нарилэг зүйлсүүдээр ингээ бүтэж бий болж байгаа байхгүй юу. Жишээлбэл нэг зүйлийн шимт хичээл нь хитрэл гараад ирвэл энэ төгс хоол чинь бий болохынхаа өмнө устдаад ургаж бүүцэд болж чадахгүй байхгүй. Тиймээс тэр өөрийгөө эрүүлэр бий болохын тулд тэр олон зүйлийн шимт хичээл болсон харьцангуй тэнцвэртэй байж ээж төгс зүйл болоод төгс зүйл нь сая үр жимс суугаад удам угсаагаар залгамжлах ийм хэмжээнд хүрж байна. Тийм болохоор бид нар энэ төгс зүйлийг сайхан хэрэглэх энэ бол их чухал юм. Тиймээс би одоо манай нэг хоол хүнс байна л дээ. Би 20 зүйлийн ийм төгс одоо ургамлын гаралтай хоолоор найруулын хийсэн. Тэгээд би түүний нэрийг хүртэл төгс хоол гэж нэрлэсэн. Яагаад төгс хоолыг гэж байгаа юм бэ гэвэл эн чинь бид нар байгалаас заяасан төгс зүйлсүүдийг бид нар нарийн боловсруулаагүй. Тэгээд олон төрөл өрөөнд байх дараа таны биед хэрэгтэй. Би сая хэллээ. Олон төрөл, олон зүйл, олон өнгийн байх ёстой. Ингүүл таны эрүүл мэндийн шаардлагыг хангана. Зөвхөн мах гурил хоёр бидний эрүүл мэндийн шаардлагыг хангаж чадахгүй. Тиймээсээ бид нар олон төрлийн хоолыг идэхийн шаардлагууд энд байгаа юм л да. За тэгснээр энэ олон төрлийн ургамлын төрлийн хоолыг эрдэж хэрэгжилж чадсанараа бид нар яг олон зүйлийн удаан чанартай өвчин хорт хавдар гих зэргээс бид нар түүнийг сэргээлж болж байгаа юм. Жишээлбэл энэ будагдах хэд тийм ээ олон янзын будагдах хэдэн дээр ихтэл эн чин тэр нөгөө чөлөөт бүлэг гэж юмыг л бууруулж байгаа юм. Чөлөөт бүлэг нь ямар учиртай юм бэ гэвэл хүнийг хөгшрүүлэхийн гол нэг шалтгаан л гэж үзэж байгаа байхгүй юу. Тэр бол электроноо алдсан молекул гэж үзэж байгаа. Электроноо алдсан молекулыг болохоор яадаг юм бол тэр чинь нэг юм алдчихлаа штэ. Тэгэхээр яадаг юм бол хүний молекулуудыг эвдэлнэ. Хүний эд эсүүдийг эвдлэх үйлдэлтэй болж байгаа. Яагаад гэвэл өлөн чоншгол болж байгаа байхгүй. Өөрийнхөө ямиг гээцсэн болохоор яг очиж юмыг булааж авна. Чөлөөт бүлэг чинь дураараа агаар дотор жил байна, биеийн дотор биеийн одоо бие хүний биед чинь том химийн үйлдвэр энэ үйлдвэрээс жил гарч ил байна, бохирдлоос л гарч ил байна. Эдгээр зүйлсүүд бол бидний одоо эрүүл мэндийг их охируулдаг зүйлс байгаа юм. Энэ зүйлсүүдийг номогтгож гадагшлуулж байдаг зүйлсүүд зөвхөн энэ юун дотор байна шүү. Ургамлын төгс хоолууд дотор ч юм байна. Бүхэл өрүүд дотор ч юм байна. Тэгэхээр энийг гэдэгтээ зайлшгүйгээр энэ тариачин үндэстний аймнаас урттаад өвчин багасаад байгаа байхгүй юу. Тийм ээ. Тийм болохоор бид нар энийг яах хэрэгтэй. Тэгээд эдгээр зүйлс чинь холестерины чинь багасгадаг юм уу, даралтын чинь багасгадаг юм уу? Энэ бүхэл өрүүдээр чинь нарилэг болсуусан цаангуурлыг тэгтэр л таны цуснаа чинь шихэр өндөрдөөд байна. Тэгээ нойр бочрахаа чи ажиллаж чадахгүй болохоор л шихэр шижин өвчин тангны обын гэж хэлж байна тийм ээ. Ийм өвчнгийг үүсгэж байна шүү дээ. Сахар гэж одоо Монголд одоо сахар гэж ярьдаг юм. Тэгээ сахарын өвчин гэж байгаа юм. Манай өөр монголчууд миний нөгөө бичлэгэн дээр одоо олон монголчууд өвчин биеийн сайн болоод би сахарын өвчнөд ингээ сахар багслаа гэж ярихтаар их ойлгодгүй. Сахар гэж юу вэ гэж асуугаад байна. Энэ сахар гэдэг юм чинь бол Монголд авч хэлэх юм бол цагаан шихэр л гэсэн үг, цагаан шихрийн өвчин л гэсэн ухаантай үг. Сахарын өвчин гэж. Энэ бол манай энд бол шихэр шижийн өвчин гэж байгаа юм. Ийм өвчнгүүдийг чинь үүсгэж хүртэл багасгана. Тиймээс бид нар энэ бүхэл үрийг эдхийн чухал ач холбогдлуудыг ойлгох хэрэгтэй. Тийм ээ. Ингээд одоо за жишээлбэл бас цааш нь ингээд нэг хэлээд ирэхээр ийм болж байгаа юм. Хит нарслыг боловсруулад ирэхээр ийм болчихл байгаа байхгүй. Цэвэршүүлээд гараад ирэхээр ийм болж хувирж байгаа юм. Жишээлбэл одоо ингээд цэвэршүүлээ витамин бинд хэрэгтэй юу? Маш хэрэгтэй. Цэвэршүүлээд гараад ирэхээр л эмийг заавал эмчийн заавраар л ууж явах хэрэгтэй. Дураараа л эмийг хамаагүй хэрэглээл ирэхээр илүүдэл болгоно. Тэгэл одоо досон дуустдаг витамины чи их хэмжээгээр хэрэглээд ирээл хүний амь насыг хохируулж яана л гэж байгаа байхгүй. Тиймээс бид нар ерөнхийдөө хоолоороо шимт хичээлийнхаа үндсэн суурийг болгож явал бид нар эрүүл байхын их үндэс суурь бүрдэж байгаа юм. Тийм ээ. Цэвэршүүлээд гараад жишээлбэл одоогийн үед бол энерги хэтэрсэн цаг үе гэж байна шүү дээ. Бид нар өлсгөлөнд байхгүй байна. За тэр Африкт бол өлсгөлөн байна. Манай энд бол өлсгөлөн байхгүй байна. Тийм болтоо өлсгөлөн байхгүй болохоор яа гэвэл хүн болгоно л ерөнхийдөө авчвал энерги нь хэтэрсэн байна. За тэгэл цавцгаан будаа, цавцгаан гурил дээрэс нь өөх тос идэхээр бид нарын энерги хэтэрж байна. Дандан цэвэршүүлсэн юм хэрэгжилж байна. Тэгэхээр яг хуу бид нарт хор болж хувирж байна. Хоол чинь хор болж хувираад байна шүү дээ.
Ингэхдээ яах вэ? Бид нар энергийн хэмжээг багасгана. Бид нар өөх тос махны хэмжээг багасгана. Бид нар цавцгаан гурил цавцгаан будааны хэмжээг багасгана. За тэгээд төгс ол бүхэл үрдэн буцсан эргэж ороо. Бид нар олон төрлийн хоолыг идэх сая аз жаргал байхгүй юу дээ. Мах идэж магнаг өмсөө жаргал гэдэг цаг мөч үн өөрт өнгөрсөн шүү дээ. За тэгээд энэ талаар одоо их сайхан анхаарад бид нар зөв хооллолтоо одоогоос эхлэе. Зөв хооллоё. Зохистой хөдөлгөөн хий, сэтгэл санаагаа тайван амгалан байлгая. Ингүүл таны эрүүл мэнд тань лөө хүрээд ирнэ, өөрөөнгүүгээд ирнэ. Та эрүүл ингээр урт насалж удаан жаргах боломжууд бүрэлдэн шүү дээ.